Сайн мэцхан үзэгчтэй Magda Friends podcast-ийн маань 47 дахь дугаар үгээр эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ хамт тулгаа. Гана. Зайка 3 байна. Одоо энийг жижиг. За ингээд та бүхэнд манай подкаст автаа морилтэй. Өнөөдрийн дугаарт бид гурав яг дөнгөж саяхан болоод өнгөрсөн улирлын 2 дахь хуралдаан Хэдтийн гран-пригийн талаар ярилцахаар цугларсан байна. За тэгээд та бүхэн манай подкастаас формулатай холбоотой драма, сонин хачин мэдээлэл, тэгээд саяны уралдаанд яг юу болоод өнгөрсөн тэгээд бид гурийн бас өнцөг тий. Хүмүүс бас юу ярьж ийн гэдэг талаар бүгднтэй нь одоо танилцах одоо сонсох боломжтой шүү. Тэгээд та бүхэн талан сууж талан сууж тухлан тэр нь байран суулж болох юм шүү тий. За юу яах вэ тэгвэл мэдээгээр эхлэх юм аа шууд. За тэгээд нэг цөөхөн эдийн мэдээ байгаа. За тэгээ уралдааны өмнө ерөнхийдөө нэг юм том мэдээний нэг нь юу яваадсан. Альпины нэг 24 цөөнхийн хувьцаа те Otto гэдэг Америкийн компани эзэмшдэг одоо хөрөнгө оруулалтын компани эзэмшдэг. Тэр одоо зарах гээд байгаа гэх. Тэгээ тэрийг хоорноор аавна гэж ярьж исэн боловч гинт Toto Wolff аавна гэж шүүм ороод ирсэн. Тэрийг бол Briatore ярилцлага өгж явахдаа үгүйсгээд за энэ бол яг Toto биш бензин өөрөө авах гэж байгаа юм шүү гэж залруулах гэсэн. Тэгээд энэ бол ингээд Alpine Malpine төрөөс ямар хамаагүй. Тэр Otto гэдэг компани өөрөө л зарах гэж байгаа. Тэгээд хин зарна одоо Alpine бол ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Тэгвэл угаасаа нэг 24 учраас ямар нэгэн саналын нөлөөгүй. Тэгэл бизнес даган баясагч маягаар. Тухайн үед хэдэн жилийн өмнө л дээ 300 хэдэн сая ярьжлаа авч ирсэн юм билээ. Тэгээ одоо баг хэдэн зуун сая зарах гэдэг лээ. Тоог нь мөрчиж. Нилийн баг 3 нуураад байгаа шүү дээ. Тийм баг 3 нуурсан байсан шүү дээ. Гал. Тэгээ easy money. Yes. Альпин ч бас нэг баахан хүмүүсээс мөнгө босгоодсэн мэт юу гэлээ талаа нэг 3 жилийн өмнө. Ер нь л тийм. Алдартай хүмүүс нийлж байгаа нэг юу. Ryan Ren бол Rex Sam. Тийшлээ. Тэгээд Trent Alexander Arnold ч бас Alpine хувьцаа аваад ч тий. Тэр нэг юм буцаага зарагдчих юм болов эсвэл одоо мөнгө хийчихлээ. Одоо гайг байгаа дэрэн зарыг. Би нэрээ алдахаас өмнө. За тэгээд өөр яг юм ойр тойрны мэдээг бол бас юу яасан юм бэ л дээ. Ер нь уралдаантай холбогдлолтой нэг регуляшн бас нэг эргэж хараад нэг өөрчлөе гээд. Тэгтээ яг ерөнхийдөө за нэг уралдчаад нэг хоёр уралдаан явчаад тодорхой хэмжээний дата цуглуулчаад тэгээд эргээгээд уулзъя гэж тохирсон юм бэлээ. Тэрийгээ тэгтээ хойшлуулсан. За хоёр уралдаан бас арай юу байна. 6 Токиогийн дараа уулзъя. Токиогийн дараа одоо ерөнхийдөө уулзах юм шиг лээ. Тэгээд гол сэдв нь болохоор нэг супер клипинг гэдэг шүү дээ. Хурдан явж байгаад гинт алддаг. Тэрийг л одоо шийдъя гэдэг асуулт байгаа юм билээ. Яаж шийдэх гэхээр хоёр арга байгаа. Нэгт нийт үрж болох одоо батарейн хэмжээг багасгах нь. 100% өрөхгүйгээр 80-ыг нь л хурдан дээр өрөөд үлдсэн 20 ч юм уу те ингээд дараа нь шулуунаа дуусгахад ашигладаг ч юм те нэг тиймэрхүү байдалтай. Нэг бол бүр нэг шулуун дуусаад юм уу одоо торомс аваад батарейгаа нэмэгдүүлж байгаа шүү дээ. Тэрийг нь одоо багтаамжийг нэмэх ч юм. Тиймэрхүү нэг хоёр арга. Тэгээ гурав дахь нь болохоор бүр экстрим юм билээ нэг дотоод шатлалтын хөтөлбөрийн юуг нь морины хүч бас нэмье гэдэг. Тэр тэгтээ жоохон боломжгүй зүйл юм шиг. Одоо шууд тийм хурдан хийх хэцүү тийм. Нэг тийм яваага тэгээд ямар ч сан Токиогийн дараа игээд уулзъя гэдэг яриа болсон. За энэ дээр ерөнхийдөө Макс нэлээд жоохон ширүүн одоо нисгчнэрээ төлөөлж яриа өгöd байгаа. Яг энийг тэгээ нөгөө нэг Dota Wolff жоохон доголцлээ. Яг ойлгож байна. Макс бол яг ингээл аим шиг кинонд байгаа юм шиг санагдаж байгаа. Дандаа л төрүүлдэг хүн одоо ингээ яваад хэцүү байгаа. Би ойлгож байна тэргээд. Тэнгүүт нөгөө нэг Макс болохоор яг юм ингээд ерөнхийдөө би ингээд нисгчнэрийн олохыг төлөөлж байгаа. Тэг ганц нэг ингээд үүсгэж байгаа хүн байгаа яг би ойлгож байна тэр үнийг гэдэг нөгөө Раслыг яриад байгаа. Расл болохоор бүхэн гоё шааж байна. Уучлаарай. Бүхэн гоё байна. Юу өөрчлөх гэдэг байгаа яах гэдэг ингээд эсэргүүцээд байгаа. Тэгээд яг энэ яриа явандаа тэгээд нэг тийшээ болох байх л. Тийм ер нь бол одоо угаасаа Формул 1 одоо нисгчээс гадна яг одоо Формул 1-ийг сонирхдаг одоо мэрэгчлэлтэнгүүд ч гэсэн ер нь бүгд л ярьж лээ л дээ. Энэ бол уралдаан биш ээ гэдэг бүгд л хэд байгаа. Тэгээ олонний үг ортой гэж яг нэг
Тэгвэл хэлж байгаа байхгүй. Яг 22 нисгчийн 20 үгүйсгээд энэ 2 нь гоё байна гэдэг. Энэ яг юу гэж байгаа юм бэ гэдэг. Угаасаа энэ чинь нэг уралдаан биш электрон юм болчлоо одоо Батарейны дайлалчлаа гэдэг. Тийм ерөөсөө ямар ч юм уралдах юм алгаа байна гэдэг. Формул 1 бидний одоо мэддэг байсан юм гэдэг яриад байгаа байхгүй. Одоо 2006 оны үе одоо хүмүүс яг моторын хүчээр яаж уралддаг байсан те бид нар V10-ыг сонсч ирсэн гэсэн бид нар ингэсэн гэдэг одоо яг өмнө олон жил энүүгээр явцсан хүмүүс нь дотор нь ингээд энүүгээр амьдрцсан хүмүүс нь болохоор энэ одоо бүгд нь таалагдахгүй байна. Макс хэлцэлээ шүү дээ тий. Одоо энэ таалагдж байгаа юм энэ бол зүгээр тий одоо жок одоо болоод энэ уралдаан биш. Тэгээд энийг одоо хэрвээ уралдаанд энэ гой санагдчих яах юм бол чи уралдаан гэж юу болохыг мэдэхгүй юм байна. Мэддгүй юм байна гэдэг. Ер нь анх удаа уралдаан харж байгаа л тий. Тэгээд ойлголтгүй юм л гоё. Тэгээ одоо бас нэг юу яагаад байгаа нь айлгаад байгаа юм за ийм байх юм бол би гарлаа гэдэг юм шиг үлээ. Тим мессежийг цагаараа өгч хатгаад дараа жил би байхгүй шүү. Энэ байдлаараа байвал гээд. Тэгээд яг бас нэг Формула 1-ийн одоо Доминикал яваа шүү дээ. Тэрнтэй бас нэлээд тулж яриад байгаа юм шиг лээ. За үнэхээр ингээд те ийм байдлаараа байх юм бол одоо Формула 1-ийн уралдааны маань сонирх одоо үзэгчдийн тоо одоо ингээ гоё ингээд өсөөл байгаад байгаа шүү дээ. За энэ тэрийн чи иргэн шүү. Одоо үздэг үзэгчдийн тоо нэг унж эхэлнэ. Энийг ингээд одоо тренд солигдохоос өмнө одоо арга хэмжээ авъя гэдэг. Спортоо аварья гэж яриад байгаа. Доминикалын талаас болохоор ерөнхийдөө бас ингээд байгаа юм шиг лээ. Одоо нүн үзэгчд нь гоё их байгаа. Саяны 2 уралдаан дээр ерөнхийдөө эхний ингээл урд тойрны оролцоод бас нэг явахтай нэг Ferrari юу гэдэг юу явлаа шүү дээ. Тэрэндээ л гоё ингээл сонирхолтой байж тийг гэдэг талаас нь ягаад ерөнхийдөө хүмүүсийн сонирхол бас нэг буураагүй байна. Тэгээ жоохон хардсны юм айд шууд ингээд солих гээд яах вэ гэдэг ерөнхийдөө нэг олж байгаа мөнгө нь байгаад байгаа учраас нэг тийм сонирхолгүй л байгаа юм шиг л. Нэг F1 талаас бол. Тэг яг юу л ах л та шинээр яг үзэж байгаа хүмүүс ч их юм уу тий. Үзээд удааг байгаа хүмүүс ингэж ирээд үзээд удааг байгаа хүмүүс тий шинээр үзэж байгаа хүмүүс гоё тань ороод гоё харагдаад байгаа. Тэгтэл наа чи яг нэг үндсэн юм нэг худлаа байгаад байна гэдэг юм. Одоо нэг юу ятсан тий одоо нэг хурдлж байгаа Mercedes хурдлаад явж байгаад супер клипинг болоод юу н бид нар цагийн хурд нь удааширсан байхад тэрийг гаргахгүй ингээд нуугаад байгаад тийм тий. Тэгснээр тормоз гисэн чинь 0.1 хэдэн секунд өдр шууд гарах гэдэг. Тийм 325 шууд 220 хүртэл юм тий ингээд 0.5 секунд зүгээр. Тэгээ үзэгчдэд тайлбарлахад тэр нөгөө Формула 1 ТV-гийн одоо графикаар ингээд худлаа хэлээд байгаа тий. Формула 1 FOM одоо яг дэлгэсэн дээр угаасаа машин удаашраад ингээд байгаа нь ингээд бидэрт мэдэгдээд байхад ингээд явж байгаа хурдныхын тоог ингээд харуулж байгаа нэг өөрчлөгдөхгүй гацаагаад царч яг нэг хурдан дээр гаццсан барьжингуудаа яг эргэлт ирэнгууд пак гэж гинт унгааж бас янз бүрийн гаргаж шинэ үзэж байгаа хүмүүс ч юм уу тий яг ингээд анх формулаг тий ингээд цааста хурдлж байгаа юм тэр чинь нэг анх үзэж байгаа хүмүүс юу гэдэг цаана болж байгаа тэр дүрсийг харахгүй явж байгаа дөө өвс замыг харахгүй тоог нь харж байгаа. Тоог нь харахаар нөгөөдг нь 324 байгаад байна. Вау. Яаж нисчин даа гэлээ. Тэгтэл нөгөөт нь 250 евро доош аль дээр бууцсан байдаг тий. Тэр тэгээд гол нь байгаагаар нь л харуулаад тэгээд тэрнтэйгээ яахгүй ингээд одоо ингээд итгэхэд айгу хэцүү болчихж байгаа байхгүй. Юу харуулад одоо энэ нэг тэдэн минутанд нэгнтэйгээ байлдан гэл өмнө одоо графикийг бид ингээд шууд л итгэдэг байлаа шүү дээ. За өгж байгаа одоо авир эвгүй болчих واخ тий. За энд одоо яг үнэ хэлээд нөө хотлаа хэлээд байна гэдэг. Тийм дээр нэм одоо цаг ч гэсэн харуулж байгаа секунд ч одоо бид нар чи өмнө ингээд тий 0 одоо мянганы гэж хардаг байсан. Одоо байн 0.1 л болсон байна тий. Тэгэхээр жишээ нь зүгээр нэг одоо юу ч зэт байгаа юм тий. Бидний одоо нэг go kart дэрж бараг тийхэ болж байна. Гарууд гэхдээ яг энийг үржилт хараад бүр бэлдсэн байгаа шүү дээ тий. Яаж болохгүй юм бэ нэгээд. Ил гаргаж болохгүй гэж харуулсан. Тэгээд бүх юм ингээд бэлдсэн байгаа. Бүгдийг ингээд бүдүүн том ялгцсан байгаа шүү тий. Бүх юм ингээд бүдүүн байдлаар харлаа болох тий. Жохон политика, имиж хамгаалсан юм уу тэгээд тий. Яг спортоо биш яг юуг хадгалаа тий. Юу яалч гэж бодлоо. Гурлаа ер нь ингээд гоё яг халиад байгаа юм чи. Том юм яриад мэдээгээр ингээд хачлаад орж ирээд ярьчихоо. Тэгээд тэгж бодож байна. За шууд тэгвэл нөгөө Шанхай Гран Пригийн нэг үр дүнгээс эхэлчихье. За спринт байсан шүү дээ тий. Тэгэл баг хойноос нөө биш төгсгөлөөс нь том юм яриад орж гэж бодлоо. За тэгээд Кими Антонелли
баяр хүргэе. Одоо 19 наснда үнэхээр баяр. Яг хэдий ингээ Ferrari-гийн фэн гэсэн Итали хүн төрүүлсэн. 19 наснда хамгийн 2 дахьтай хамгийн залуу болж байгаа юм байна. Тэгээд Grand Prix төрүүлж байгаа. Тий, юун дээр Watch Along дээр би бас худлаа яриад хамгийн залуу нь би яг нөгөө Formula TV-гийн тайлбар хийгчнийг хамгийн залуу нэг юм гээ хэлэхээр нь болчихж байгаа юм байна гэдэг хүмүүст. Пол авсан хамгийн залуу болж байгаа. Пол авсан хамгийн залуу. Тэгээд аварга оноогоор тэргүүлж байгаа залуу хамгийн залуу юм шиг байна гэж би бас хэлцдэг бас судлаа хэлчихлээ. За үдчихсэн хүмүүстээс хараа. Гэтэ тэр дорн зассан нөхөсөн. Тий. Тэгээд 20 жилийн дараа гэсэн үү те? 2006 Giancarlo Fisichella Малайзигийн юунд төрүүлсэн байл та. Тий, Итали хүн. Тэгээд Mercedes 1-2 бас дахиад George Russell 2-т. Lewis Hamilton Ferrari-д ханхны подиум авсан. Тий, 2000 Grand Prix 4 оны Майамигийн биш Майамиг нэ Лас Вегас хаш подиум авч. Тэр яг юм дарах юм. Төрүүлсэн шүү. Дараа жоох дууг нь магаар тавьчих. За тийм болсон байгаа. Тэгээд яг түрүүний Заки хэлсэн шүү дээ. Mercedes Ferrari хоорондоо алцаад нөхөр гоё одоо юм урд хойно орсон. Тэрийг бас нэр өгсөн байлаа. Yo-yo racing гэлөө те. Ингээ yo-yo шингээд нэгээ гүйцээд буцааж гүйцээд гэдэг тийм уралдаан юу. Яда гайхад хин яда тийм нэр өгд юм бол. Ferrari-гийн дээр артлын юуг бас Macarena гэнэ л. За тийм Macarena weg. Сэн нэр. Нэр тэрийг бас нэр сая уул нэт давчирсан тий. Хамгийн эхлээд нэг practice дээр хийсэн юм л. Тийм шуум гараал л та за хин нэмэнд гэсэн чинь нэг буцаар болцсон. Тэр юу юм бэл Хамилтон тэрнтэй явж байгаад яатсан бэл. Бүтэн иргэцсэн. Иргэцсэн бэл. Яг нэг торомс гişнгүүд нүүт нь хаагдсан шүү дээ. Тэнгүүч чи одоо яг энэ чинь нэг бүтэн иргэж болохоор нэг жоохон бас дундаа яг торомс нүүт ингээ бууж явах хооронд нь яасан чинь шууд артлын дуунд блоклоо тэгээд гараа авцсан. Тэгээ ер нь бол жоохон яг төгс болоогүй байна гэж бодоод байсан юм шиг үл. Арын винг нь иргэдэг гэсэн чи Хамилтон би ч гэсэн бүтэн ирж үзэлээгээд. Винг нь бүтэн иргэдэг гэсэн чи би ч гэсэн чад тэгээд Хамилтон бүтэн иргэлээ. Замаас гарсан нэг free practice хийгээд харсан тоон юм уу эсвэл тэр Хамилтны юу л таалагддаг багт те. Тийм шүү. Тэр би ч боддсон юм ингэж иргэж байгаанд яг иргэснийхэн дараа нь сайн байгаац иргэж хаагдтаа тэр чинь бас нэг бүр илүү их одоо сөрөглөө хүч нөлөө өгч байгаа шүү гэж боддсон. 0.1 миллисекунд ч гэсэн илүү хөдөлгөөн хийж байгаа шүү дээ ингээд. Ингэдэг юм чинь бүтэн гэсэн шууд ингэж байж байгаа ингэснээс одоо эн чинь хоош ингэж ирээд байгаа шүү дээ. Ингэж явах хоорондоо тэр чинь бас ингээд хоош юу гэдэг ингээд нэг татт хүч өгч байгаа шүү дээ. Саад болох гэж. Хамилтон бас гэсэн байсан. Macarena гэж нэр өгсөн хин өгсөн би мэдэхгүй байна. Ууланд flip flop-лаагаа гэдэг. Яа одоо нэг дараацтай одоо тэгээ нэрээ аваад дараац. За Macarena гэсэн гоё нэр өгсөн. Тий. Спринт дээр болохоор George Russell төрүүлээд Ferrari Leclerc 2-т. Hamilton 3-т орсон. Бас тэрэн дээр бол зүгээр Kimi нөгөө нэг торгуулаад хаашаа орсон. Тэрнээс бас подиум байсан л баг. Би бол тэгж л бодож байгаа. Хажаарыг очиод мөрөгцсөн байлээ тий. Тэгээ тэрэн дээр хажаар бас айгүй ууралсан. Очиж уучлалгүйсэн чинь шууд яв. Тэгснэ тий араас нь ярилцлага өгтөө хүртэл ягаад ингэж байгааг нь ойлгохгүй байна. Бараг тий пууж унчаад нэр сонин зан гаргалаа маргалаа жоохон говтолцсон. Пууж унчаад юуг дайраадах ингээд жоохон боломжоо ашиглаад уралдахгүй ингээд чихэж хүлээж байгаа. Хүлээцтэй яахгүй. Угаасаа хурдан машинтай бүгд мэдж байгаа. Бидний гүйцэх нь одоо цаг хугацааны асуудал байх чинь чихж байгаа хүмүүжлээ гэж бас тийм намайг ялаа ажиллаа гэх юм байна тий. Миний уралдаа нэг зөриөллээ гэдгийгсэн мэлээ. Тэгээд гол нь бас нөгөө яасан юм бэл л яг дөнгөж дуусаад очсон юм бэл л тий. Жохон хажаар нөгөө адреналин нэг гараагүй байна. Очиад гэсэн чи зүгээр алах гэж байсан. Явч зээлч ахын батар бас юм байгаа л тий. Тийм болоод өнгөрсөн. За тэгэд эндээс яг нэг хамгийн нэг том ярианы сэдв нь болохоор за Toto Wolff хэлсэн шүү дээ. Одоо нэлээд бас нөгөө рил болоод байгаа тий. Одоо анх чамайг авчирхад хүүхэд байна гэж хэлсэн. Туршлагагүй гэж хэлсэн. Осолдоод байна штэ гэж хэлсэн. Наа чин чадахгүй штэ гэж хэлсэн. Одоо хардаа ялалт ингээд баяр хүрхий геймээ гэд нэг тийм хэлсэн штэ тий. Тэрийг хүмүүс сонсоод ингээд шаравсан басаад гэдэг тэрийг яриад байгаа. Тэгээд яг нөгөө өмнөх дугаартаас гурвал ярьцгаа Kimi үнэхээр юу бэ? Одоо
өнгөрсөн жилийн Оскар уу эсвэл юу гэдсэн. Тэрэн дээр хүмүүс яриад л байна л да. Биднийг цэнгүүлж тэрэн дээр өмнөх дээрээс яг хэлсэн шигээ одоо яг улирал эхэлж байгаа бүх юм шинэ одоо байгууллаар кими тим дарамтж байхгүй байгаа. Тэгэхээр гайгүй сан уралдана. Гэхдээ яг дарамт тэрээд ингээд яг нүдэнд нь ингээд юу гэх нэг авраг бод харагдчих юм уу эсвэл жоохон медиагаар арай илүү их яриад хүмүүс ирээл нэг одоо конференц дээр л асуудаг ч юм уу. За чи юу гэж бодож байна гэдэг хэлэх юм бол манай хүн жоохон бас дарамттай юм. Жоох хүүхдтэй тэр тал дээр арай жоохон бэлтгэдэггүй байгаа. Тийм болохоор ч байгаа. Би над юу гэж бодоод байгаа штэ. Квалин дээр Раслим шивдэрч штэ. Тэ. Тэрнээс л босон болохоос нэг тэгж пол аваад нэг урд яахгүй л байсан баг. Яг мэдээж уралдааны дундуур юу ч болоо байлээ урд норох магадлал байсан л баг л та. Гэхдээ зүгээр урдаас эхлэх шанс нь зүгээр Раслын машинтай асуудал гарснаас болсон. Тэрнээс ш ингээд хэрвээ Расл бүтэн одоо нэг 2 3 тойрогоо ч юм уу квалиг лап флайинг лап хийгээд явсан бол урд нь орох байсан баг. Юу л тэгж л боддог ш. Тэр Drive to Survive дээр тэгсэл ш тэ. Wolf нөгөө нэг Акими жоохон муу байна гэдэг нэг тийм дугаар байсан юм шүү дээ. Тэгээ яагаад гэсэн чинь 18 настай хүүхдээ нэг давуу тал нь ингээд юу ч бодохгүй ингээд өлөлөө гэдэг иргэн дээр ингээд юу ч бодохгүй ингээд оролдож байгаа. Тэр нь ингээд ихэндээ ингээд давуу тал байсан. Одоо ингээд жоохон улирал яваад ингээд гэртээ ирээд одоо Италид уралдаад ингээд хүмүүс гэдэг байгаа. Буцаад яг тэрийг ойлгож эхлэе дарамт нь ингээд эргэжлээ гэдэг. Тэр нь бас тийм болж магадгүй байл. Гэтэ сая уралдаан дээр бол миний бодлоор яг зөв Кимигийн пейс нь үнэхээр илүү байсан гэж хараад байгаа шүү дээ. Тэгтээ сүүл дээр яа бас гарах гэж л шүү дээ. Норрис шиг юм байна шүү дээ. 3 дахь тойрог л юу л дотоо байхад 5 дахь хөлөө гараа авчих. Яг шулын үстэй манай уу яг тийм нэг юм бодсон. Яг тэгж бодсон. За гэл дотроо өөр юм бодсон тэгээд барай харагдсан яжсан. Гараа таашаа göөх юм уу? Яаж баяраад хэлгүйгээд тэгэл бодсон. мангар уршлаад гэж шулуун дооцсон. Боно сандарсан баха те. Рейс инженер нь тэгсэн шүү дээ. За 3 тойрог зүгээр янз бүр юм хийлгүй яваад. Зүгээр л яваад гэртээ өрөөд. За дараагийнх нь мэдээж Mercedes-ийн давмгайлал үргэлжилсээр одоо англиар бол Mercedes-ийг одоо real benchmark буюу одоо нөгөө бид гурвынхаар бол нөгөө барины шугам хөдөлдөг барины шугам одоо Mercedes байна. Mercedes-с бусдын хэр хол байгааг нь одоо хэмждэг хэмжүүр болчихлоо шүү дээ. Тестинг дээр Mercedes нөгөө худлаа өөрсдийгөө Red Bull одоо real benchmark гэдэг нэг тестинг хоёр дээр тэгж хэлжсэн юм лээ. Тэрийг одоо хүмүүс нэг ингээ өөрсдөө эсрэг ашиглаад Mercedes одоо real benchmark гэдэг байна л дээ. Тэгээд нэг тийм шуум яваад байгаа. Одоо Mercedes-ийн мотор одоо 5-ыг гаргаж чаддаг байлаа гэж бодоход одоо 3.5 дээрээ байна. Яг бүрэн хүч аргаагүй байгаа. Дараас зөндөө нөөц байгаа гэж яриад батлагтаагүй л дээ. Гэхдээ тийм шуум. Тойр тэрийг үнэхэр үнэн гэж болчихж байна. Нэг тийм юу гэдэм шүү дээ. ADUA гэх нэг тийм хэмжүүр одоо нэг нь нэгнээсээ хэр хол байна моторын хувьд. Тэгээд ингээд тодорхой нэг процентоор холдоод ирвэл хойно байгаанууд нь мотороо сайжруулах боломж олгодог. Яг нөгөө нэг Альпинд нэг тийм боломж олгоно гэж яриадсан шүү дээ нэг 2 жилийн өмнө. Тэгэхээр тэрэнд ингээд бусад мотороо оруулахгүй тулд бас ингээд өөртөө дараад байгаа гэдэг. Шум яваад байгаа. Одоо бол би бол тэрийг угаас яг тэгж яриад байгаа шүү дээ. Mercedes яг тэр бүх юмаа үнэхээр гаргаагүй байгаа. Цаана үнэхээр илүү ч байгаа. Одоо зүгээр л наригдж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Зүгээр найрын дундаа явж байгаа. Ямар тийм одоо пүүшлэх шаардлага байхгүй те. Ингээд зүгээр ингээд л явж байгаа л төрүүлж байгаа. Нэг харагдж байгаа байдал ч хэмдэггүй одоо зам дээр байгаа байдал нь хүмүүсийн гаргаж байгаа хандлага зүгээр энэ л миний мэдрэмж миний харсан л юм зүгээр тэр quality байгаа байдал нь ч юм уу те одоо хийж байгаа үйлдэлүүд ч юм уу зүгээр л юм 3 easy ба бус багууд тэнцээ бүгд үгүй хэлж байгаа үстэй энэ болохгүй тэр болохгүй ингээд тэгээд нэхэд Mercedes ямар тийм байхгүй тэгэл тото банк энэсээр л сууж байгаа юм. Одоо тэр өөр нөгөөсөө камер гарч байгааг мэддэг болцсон. Тэгэл яг тэнцлээс нь авангууд байж байгаа нойртгүүд нь яг хардаг болцсон тий зүгээр шал өөр юм бодож явж байгаа наа хүмүүс. За энэ ингэж юу одоо тийм стратеги юм тийм бодохч бараг шаардлага
байхгүй шахуу гэх юм уу. Enjoy болсон. Тий. Хүн ирээл мөрөгчихгүй хүн шиг л Тий зүгээр ингээл өөрсдөө оролдож явж байгаа. тэгэл одоо 18 төв төрүүлээл ингээл явж явах тэл ямар ч юм асуудал байхгүй. Сайн ойлгомжтой. Энтэй холбоотой бас нэг хилам гарсан нөгөө Макларен хилам байж тээ. Бид нарт яг ингээд нөгөө бүх юмаа сайн хилээгүй. Тэгээд яг юу юм бэлээ? Тестинг нөгөө 3-7 хоногийн 3 тест хийхэд Mercedes яг одоо Австрал дээр авчих мотор өгөөгүй юм бэлээ л дээ. Тийм биелж байгаа. Найдвартай нэгээд одоо яг эхлээд нь хийцэн нэг юм тест хийсэн мотор өгсөн. Тэнгүүтээ өөртөө яг нэг уралдах мотороор тест хийгээдсэн ингээд. Яг уралдахаа өөртөө бол тестлэн. Гэхдээ тэр нь яг нөгөө цаасан дээр бол дөрмийн дагуул юм шиг байл те. Дөрмээр байж болох одоо бусдыгаа хамгийн хорлох юм ер нь хийгээд байгаа юм шүү те. Хорлох нь чааш энэ хоцроогоод нэг ардаа үлдээ те. Тэгээд Макларен хилам хийгээд бид нар тэгээд дахиад одоо биднэрт бүх юма хэлэхгүй байна ч юм уу эсвэл биднэрт яг ингэх боломжтой гэдгийг сая л мэдлээ гэж юм уу нэг тиймэрхүү юмуд гаргаад ирсэн. Тэгээ өөрөөсөө тэгээ хүмүүс интернетээр шоолол тэгээ мануалаа сайн уншилтаа гэдэг наад ир чи өгөх юм байгаа шүү дээ. Үгний ард үг хийц байж л байгаа. Тэгээ шүүхээр маргахаар л дийлэхгүй. Тэгээд Макларенийхаа бүгдээрээ мануалаа уншаад сая тэгээ баах юм өөрчлөөд яасан үгүй. Тэгээд хоёр машин хоёлаа уралдаан дээр гарчихсан бай. Би бол юун дээр тэгж боддог шүү дээ. Mercedes тэр нэг жоо хардталт байгаа шүү дээ. Тэр бол байгаа. Тэгээ одоо яг за шалах болоогүй юм чинь зүгээр тул 7 оноогоо аваад 6 сарын одоо нэгэн болцсон шүү дээ. Тэнгүү 5 сар март газ банк гээд нөгөөдхөө 16 нэг болгоод тэгэл за одоо шалах. Тэгээ тэрнээс хойшоо бол нэг одоо ингэ тасарч явахгүй байна. Би бол тэгж бод. Яг одоо шалгаад ирэнгүүт бүх юм яг нормд нь оруулаад тэнгүүт ингээ нөгөө мотор нэг ойртож ирэх. Одоо л яг яхаа тэгэл миний л бодолтой ерөөхдөө жоохон юугээ читсэн юм хийгээ сайхан гэл ингээл. Тэр тэгтээ яад юм бол одоо ингээд байгаа моторыг тэгээ шууд өөрчилж болт юм болов. Юун дээр одоо шинэ Ferrari апгрейд хийн гэж яриад байгаа шүү дээ. Бахрейнд хийчихснээга болоод Майамид авчирна гээд. Тэнгүүтээ тэрэн дээрээ дунд нь зай байгаа учраас баг 1.5 вершн одоо апгрейд хийн гээд. Тэр дунд нь моторын бас сайжруулалт байх. Тэгэхээр одоо тиймэрхүү юм байж болдог юм шиг. Тийм. Ер нь бол тэгэл найдвартай ажиллагаа гэл гулгуулдаг л хэлэхтэй. Тэ яаж их болох вэ? Энэ ийм нарийнхан байсныг ингээд хатуу болголоомаа гэл пистнаас альтаа гэл хараачдаг байх. За тэр тэгээ нөгөө юу гэдэм л ч 19 оны Drive to Survive дээр нөгөө Paddy Loeb билүү нөгөө Mercedes 14 онд нөгөө ерөнхий машины дизайн хийжсэн нөхөр нь. Яг 14 онд яаж парт иддэг байсан ярьсан гээд. Тэгээд ингээд quali яваад би ингээд нөгөө машиныхаа тохироо, моторынхаа тохироо ингээд жоохон нэмээд тэнгуут ингээд над руу тоотоо ингээд муухай хараад тэнийгээ наадахаа жоохон багсгаач гээд. Тэгээ би болохоор ингээд дотроо тэгээ эднэрт ингэж яагаад ялагчил яах юм бэ гэд ингээд айгу хэцүү байдаг байсан ингээд өөр ярьдаг гэсэн хэлээ. Тэгээд гараж дотроо айгу тийм чи бид нар ингээд хитрхээ хоол тасарч харагдаж болохгүй шүү дээ гэд. Тэр хүн болохоор дотроо энэ муу муусануудад ялагчснаас ер нь бас юу өөрийнх нь яг байгаа шүү дээ. Би ийм хийчихэд чи миний хийсэн ингээд дараад тул гарахгүй яа. Уул нь өөр амар супер юм хийчихэд ах чинь тэрийг нь дараад тахлаар чи хин ч гэсэн бас ингээд өнгөрмөр л байгаа. Амар хол байжтэй нааш 0.7 секундын зөрүү гарчлаа гэдэг юм уу нөгөөх нь ингээд дотроо өөр олон нэмчээгээ санагддаг байсан ингээд. Тийм бас яриа бүр яг Drive to Survive байт юм билээ. Тэгээ тэр болгоноос үндэслээд одоо хүмүүстэй хардах хэрэгтэй. Mercedes өмнө хийдэг байсан тий одоо ч ирнэ хийж явах магадaltaй гэж юу. Тийм хардталт яваад байгаа шүү. Гэхдээ баталгаагүй те. Манай үсэгт бас өөрсдийнхөө бодлыг Mercedes дахиад нөөц болцоо байгаа юу. Тэгээд нөгөө 16 1 нь үнэхээр 18 1 байгаа юу гэдэгтэй. Контролдгээрээ. Mercedes-ийн фэн ч одоо дуу шатаа байгаа. Бүгд ялаад гоё л байгаа. Тэгээ одоо энэ бол Mercedes-ийн фэн зөвлөлд хэлэх юм 23-нд нэг яваа Red Bull-ийг хэсэг амар юм болцсон байсан шүү дээ. Ингээл 2-1-2-ыг байнга аваал тий. Хоорондоо алцаал. Хинч урд нь орсон мэс ард нь диараас нэгдэхэд л гүйц төрүүлдэг тий. Тиймэрхүү байсан. Одоо л яг тэрний эсрэг дүр зураг яг одоо явж байгаа байхгүй. Хэд ч Mercedes-ээр хойно явж ирсэн тий. Тиймэрхүү байдлаар яг явах. Watch along дээр тэгэл ер нь Red Bull Ferrari-гийн фэнүүд л хоорондоо чадлсараа гадсан. Малах л гээл тэгэл зарим нь
3-4 арчаал we are so back. Гөгдөд нөлтөр зүлэг back таа. Юу подын ч авч чадахгүй байсан шүү дээ. Тэгээ хоорондоо би нэгэ шоолол. За Mercedes-ийн яага юм бичихгүй дээ. Энэ Red Bull Ferrari-ийн юм бичээд ах ингээд бид тэгээд энэ хэлцээр агаад бассан. Тэгээд бас ташрамтай хамт үзсэн хүмүүстээс баярлаа. Тэгээд бас тэрнтэй холбоотой нөгөө юун дээр бас хэлсэн л дээ төсөлт. Яг бүгдийг хийнэ гэж бид гоо бол хэлж чадахгүй тий. Тэгээд бас аль бие ёсоор бас хийхгүй зүгээр л өөрсдийн зав заагаар тий. Болцоогоор айлуулах ингээд хийх хичээн. Тэгээ бас нөгөө яг өмнөх өдөр нь ч юм уу те нэг пост оруулчихъя гэж хэлсэн те. За яг энэ 7 хийх нь шүү хийх нь шүү. Тэгэхгүй бол бас хүмүүс хийх юм бол хийхгүй болоо гэдэг. Тэгээд их юм лээ. За тийм байна. Нэгэнт Макларныг ярьсан юм чинь нөгөө нэг Макларн юу? Red Bull одоо баларсан хүмүүсийн талаар яриад эхлэв. Макларны хоёр юу гэсэн electrical problem гэсэн тийм. Хоёулаа цахилгаан. Гэхдээ хоёр арай өөр цахилгаан тийм. Сонин тийм. Тэгээд азгүтэл юу Ландаг бол халь зассан юм шиг байна тийм. Тэгчээд яг фитнес гарах дээр бүх юм унтарсан юм шиг байхгүй л шүү тийм. Гараад би нэр байсан юм шүү. Зам дээр. Piastri байсан. Piastri гарсан. Ландад бүр гаражнаас агаар байхгүй л. Тэгээд эргээ асах гэсэн асахаа болцсон байсан. Би сая тэгээ буцаа түрээ тийм буцаа түрээ оршин. Тэр гэхдээ юу яасан? Нөгөө Ландогийн машин ажиллагаа байлаа. Тэгээд за Оскар. Наач тасрах гэх. Шударгаар одоо энэ ч машин. Папая хоёулын нэг чи машин ялгаа гадаа. Жинзэд наач баталгаатай биш ээ. Яваацаа орчих хэрэггүй. Найз чи өвдөрч ядах чи ямар байхаа ингэ. Тэгээд нэргэн байлаа тэ өнгөрсөн жилийн тэ. Түүнээс гадна Audi-гийн Gabriel Bortoleto тэрийг нэр би ойлгохгүй шүү дээ. Юу болсон бэ? Гидроолик гэсэн үү те? Quali дээр 10-т ороод яаж чадаагүй тэр нь үргэлжлэл яваадсан юм байна та. Ярцсан тийм машиныхын тэр гидрооликийн проблем гараад Алекс Албон бас машиныхын цахилгаан талбайтай. Одоо нөгөө нэг улмаас бидээс эхлэж ирсэн тий. Биднес эхлэж байгаа тийм бол тийм тий. Тэгээ нөгөө бол formation lab хийсэн тий. Одоо нөгөө шинэ регуляшн эхэлж байгаатай холбоотой тэгээд энэ цахилгаан систем одоо машины ингээд амар том хэсэг болцсон учраас тий. Quali дээр бас Russell машин унтраад тэрний өмнөх юун дээр бас тоотод Wolf тэгсэн юм шүү тий. Машин нь унтраад тэгээд 3 удаа унтраагаад асаасан чинь буцаа зүгээр алдсан. Манайхаа нэг рестарт ажилт юм байна шүү. Машин хүртэл. Компьютер машин шиг унтраагаа асаа гэдэг шүү дээ. Инновашны операторын зөв байсан. Үтиг хүртэлтэй формулагийн машин хүртэл зүгээр инновашны оператор засчаад штэ. iPhone шиг бас тоглоом болгоо те. Унтрааж асаасаар агаад 3 дахь удаага унтраага асаахад бүх юм зүгээр ажилласан. Тэгээд яагаад гэдэг мэдэхгүй гэдэг тийм ярьцлага өгсөн байсан. Тэгэхээр нэг юм нууцлага та. Бодгооч наац нууц. Хотоо өвдөрч байгаа болгоотаа за одоо асаач. За тийм байгаа. Тэгээд дараагийн муу байгаа баг нь Red Bull. Түрүүн бас бид гур хальт яриад өнгөрсөн шүү дээ. Одоо яг уралдаан биш байна. Одоо нэг Формула 1-ийн зорих хөстэй одоо юм биш байна гэд яриад байгаа. Тэрэн дээр нэг юм юу оролцоо хэлээ л дээ. Хэрвээ чи уралдаан мэддэг л бол энийг одоо ингээд яагаад болохгүй байгааг нь одоо ойлгож байгаа үстэй гэд Макс хэлсэн. Тэгсэн нөгөө талд нь Charles Leclerc I'm having so much fun гэд нэг хавилттай оролцоод энд нэгээд нэг хоёр хүн жаргаад байдаг. Энд нэг хүн одоо чи уралдаан мэддэг бол ямар ч инех юм байхгүй гэдэг асан эсрэгцүүлсэн байл л дээ. Тэгээд юу хийсэн бэ л Макс нөгөө Mario Kart гэж хэлсэн дээ. Одоо явж байгаа. Араа чи нөгөө юм түгээл ингээл буст яваад тийм мөөг авч байгаа тийм тэрийг яахгүй нэ яг шууд тэргүүлээдсэн. Тэгээд яг Макрена шиг одоо тэр нөгөө Марио гэдэг үг нь бас нэлээх ашиглаад байгаа тийм бас хайплаад тэрийг вайрлуулсан явж байгаа. Перез бүр уралдаан дунд радио гард гэсэн л ч тийм миний машрум дуусчлаа гэдэг. Дараагийн машрум хэзээ эхлэх вэ? Хаанаас түүх вэ? Мөг хаанаас болох вэ? Тийм байна. Тэгээд яг
ил гараад яг бидний уншаад тэгж одоо хүмүүсээс ярьцлага авч байгаа л одоо Макс их гарч ирээд байхаас бусд нь ч гэсэн ер нь бол яг ярих юм бол бүгд л тийм дуртай биш. Яг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэр нөгөө Red Flag подкастны Гүнтер Штайнер болохоор ингэж хэлээ л дээ. Макс явахгүй. Угаасаа формулагийн жолооч нар чинь одоо та нар Russell юу ярьж байгааг харж байгаа зү. 23 онд одоо Макс юу ярьж ирсэн те. Одоо ингээд өөрийнхөө л одоо хамгийн нөгөө юу одоо болж байгаа юм болохгүй байгаа юм. Өөртөө л хамгийн ашигтай байдлаар эргүүлэхийн тулд одоо бүгд одоо ярьдаг. Тэгээ Макст одоо ингээд Red Bull удаан байгаа болохоор л ингэж байгаа. Тэгээ Макс ямар ч машин өгсөн одоо тэрийг ингээд хамгийн тултал нь ингээд уралдахын төлөө л наа чи ингээд явна. Тэрнээс яг ингээд өөрийнхөө одоо нөлөөг ашиглаж юм хийж байгаа болохоос яг үндэ бол нэг явахгүй өнөө маргааш ингээд те задаг тайлна гэсэн юм байхгүй. Раслиг бол угаасаа бид нар харж байгаа те угаасаа гоё байгаа гэдэг. Тэгээ Расли оронд одоо Мерседест Макс байсан бол бас бүр ингэж айхтар муугаар ч юм уу те муухайгаар ингэж ярихгүй. Чи араас нь төрчихсэн. Би төрүүлжсэн чи энийг би төрүүлсэн байсан ч яг энийг ингэж хог юм гэдэг хэлэх байсан гэсэн. Тэр нь тэгтээ үний модл бас бидггүй. Бас тийм яг хэрвээ төрүүлжсэн бол юу гэх нөө. За энэ дээр бас нэг маргаан дээр юу яагаад штэ нөгөө start process одоо эхлэхдээ нөгөө 5 секунд болж байгаад эхэлтгийг багууд уртцгая гэдэг юм тийм. За ихэ яриадсэн штэ. Тэрийг бол басар шууд хэлсэлтэй. Үгүй тийм байхгүй. Одоо тэрэн дээр бол Ferrari шууд блок гэх юм л ерөөсөө. Тэрэн дээр бол өөрчлөлт хийхгүй байна. Би жилийн өмнө хэлж хахад бус багууд за наад бичсэн дүрмээрээ л явна. Энд дээр өөрчлөх юу ч байхгүй гэд намайг миний амийг тагалсан. Одоо маш чиг камаас зүгээр л цэг. Энд дээр ярих юм байхгүй цэг. Нэг удаа өөрчилсөн, хоёр удаа өөрчилсөн. Одоо энэс цааш өөрчлөлт байхгүй. Тэгээ нөгөө турбогоо халаад эргүүлж байгаа гэх тийм. Одоо ингээд ийм юмнууд ингээд бид нар хүлэн зөвшөөрсөн. 5 секунд болгоо өгсөн. Тийм ингээд тийм болцоо. Одоо энэс цааш юм байхгүй юм аа гэд. Энэ нь бол тусдаа нэг өөр юм байсан юм л шүү дээ. Тэрийг халуун байлгадаг электроник юм байсан. MGU-H механикаар одоо л механикаар өөрснөө барих хэрэгтэй яг гიშгэж. Тэгэд Russell тэн дээрээс хүмүүсийн дургу хүргээд яасан мөлий те. Одоо ийм муухай Ferrari ийм муухай амиа хичээсэн юм. Тэгээд ганцаархан ингээд давуу тайл яачаад ингээд одоо гүрийгээд байгаа маа гэсэн байхгүй. Тэнгүүд нөгөөдөл нь юу вэ гэсэн. За тэгээд энэ доор ярих юм уу яах ингээд доор нь тэгэл эндийд ингээд бид нар дургу авахгүй гэж хүмүүс орж ирсэн. Одоо юу яриад байгаа бэ гэдээс олон хүний хараал ийдсэн. Уралдаан дээр жишээ нь бас тэгсэн шүү дээ. Яг нөө рестарт болоод Leclerc Hamilton хойлог үтсэн шүү дээ. Тэгсэн чинь шууд инженерлэг grip байхгүй наа гэж уурлаа л гэсэн тийм. Ясэндээ зүгээр л өөрөө машина зүв нэг юугаар гридээр явж чадаагүй л гүцэгдчихэл тэгэл гоншигноо л. Тэгэл яг явандаа нэг машин жоохон ингээл ухаар ягаад юуг аваад гэсэн чинь үгүйсээ гүцээ явчих байгаа байхгүй. Тэнгүүд гоё. Тэгэл би бодлоо. Чи юм уу юм баг штэ. Тэгээд яг олон хүмүүс дургу те тэгээд олон хүмүүс тэгээд нэг өөрт нь дуртай болгоос боломж олохгүй маа нэг байж байгаа л нэг юм яриад байт. Тэгээд сүүлийн хамгийн том жишээ бол тэгсэн те. Одоо машин нэм хол тасархаа төрүүл жахад л Ferrari-г бас тэгж хэлжээ. Бас бити амиа бодоод байгаа ч гэж хэлсэн байдгийг. Тэ. За. Гэтэ нэхэл бас нэлээ олон яг уучраа олохгүй байна те ер нь бол. Одоо жишээлбэл сая Max спринт дээр ч гэсэн уралдаан дээр яг адилхан эхэлж ийлээ шүү дээ. Удаа. Хаш үлдсэн юм нэг. Машин одоо механик машин барьж унтрах гэж байгаа юм шиг л яг. Хажуугаар нь ингээд зөө сүн гэж өнгөрж идэв. Тэр одоо яа тийм бол нилийн айгу юу гэсэн шүү дээ нэг юм сенстэй юм шүү те. Комплекс айгу. Дараахан юм дээр тааруулаад хөдлөх хэрэгтэй юм шүү. Тэгэл тэрийг алдчихлаа тэгэл хүчээ алдаад. Тийм тэгээ 2 3 та оронгууд нөө яг тэр хоорондоо тэрхий хүч багтаа эхлээд 2 3 та ороод эхлэнгүүд хааз нь эхлэнгүүд тулгууд нь артлын дугуй хий эргээл тэгэл шууд ер нь хий ирэхэд л жижижлэг бол юм билээ л дээ. Тэгээд өнгөрсөн уралдаан дээр Lawson гацсан те. Спринт дээр Max тэгээд сая дахиад бас уралдаан дээр Max тэгээд спринтер бас Kimi бас удаа эхэлсэн те. Амар шууд.
Тэг ашигч тэ. Хүний өөрөнгөө бас бүгдээрээ л алдаа гаргаж байна. Тэгээд танилцж байна. Тэгээ ганц алдаа гаргахгүй байгаа багнууд Ferrari юм да тий. Энэ дөр бол үнэхээр амар тий. Өөрөнд нэр. Одоо яг уус юм болчих тий. Ингээд 1-2-ыг Mercedes 2 авна, 3-4-ийг яг Ferrari авна. Тэгэл яг эхний регэлтэн дээр нөгөө 1-2-т орно нэрвэсээ. Би бас тэг уралдаа үжиж чадсан. Ер нь ингээд урлааны дундуур нэг 2-3 yellow flag гараад restart гэл манайхан дөрөв шанс. Яг уралдаан дуусгаас нэг юм 10 те лапын өмнө restart гэл манаа төрүүлэх байна. Тэгээ нэг standing start хийл те. Тэгвэл яг манайх бас боломжтой байна л гэж бодсон. Тэрнээс амжихгүй юм билээ. Ялтчих. Яг тийм форматтай болчлаа те. Одоо нэг эхний нэг 20 тойрог нэг ингээд гээд ингэж байгаа л тэгэл байраа олчингууд. За тэрэн дээр тэг бас юу гэдлээ ганц мотор биш. Дууны илэгдэлтийг бас Mercedes айгуу сайн хийж гэдэг. Уусаа ингээд Ferrari хоцроод эхэлж байгаа зүгээрээс дууга идээд босчихдаг юм байна. Дууны явахгүй болол яг мэдээ шулуун дээр бол гүйцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэрнээс гадна дууга илүү идээд байхгүй болчиход байгаа юм байна. Тийм л те. Яг Mercedes ялч бүх талаараа ингээд нэг одоо бүх давс сужрын тааруулсан юм төгс юм болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг яло гараад дууга соличоод Russell-ийн хоёроос асуусан чинь нэг дээр бараг ахаа солих бах тухайн мэрээц. Юм ямар ч асуудал ямар ч дууны гомдол гаргахгүйгээр тэг нэг л бидтэй дуусчихсан тий. Тэгээ бүр нөгөө хурдан буурахгүй байсан юм билээ шүү дээ. Тий. Дугуйн хөгшрөөд байхад тойрж байгаа хурдан хийвэл тэр F1 data analysis гэдэг нөгөө пэйж дээр бүр ингээд нөгөө ер нь дугуйны нас нэг юм граф байгаа шүү дээ. Ингээд lap time тэг ингээд нэмэгдээд явдаг ингээд Mercedes ингээд тийм граф гарсан мэлээ. Хитэн Grand Prix дээр бол дахиад нөгөө нэг one stop Pirelli-гийн проблем гарч чинь те. Жохон дугуйны чанараа муудгаач. Хүчээр хоёр зогсоож махсаадаг тийм. Сая бол тэгээд нэг C2 3 биш ээ. C3 4 тавчлаа явчихсан юм шиг л шүү дээ. Уул нь амхандаа л зөөлөн дугаар. Окей. За тэгээд Red Bull McLaren Red Bull ч бас уралдаа эхлэхийн өмнө нэг зогсож байгаа үедээ бас баахан моторыг нээчээд байх хандсан юм шүү тий. Maxim шинийг. Тийм. Тэгээд Maxim шин чинь нөгөө бас DNF болсон шүү дээ. Тэгээд тэр нөгөө бас нөгөө юу юм бэлээ? ERS систем гэдэг. Energy Recovery System. Одоо хажаараа машин нөгөө балардаг шүү дээ. Яг тэр нь бас дахиад эвдрээд. Тэгээд уралдаанаа дуусгасан бэлээ. Гиснээс гэс хэлчихв. Уралдааны өмнө ерөнхийдөө 4 машин мотортой холбогдолтой солисон гэх юм уу тий. Энэний дунд хажаар бол одоо шинэ мотор хөдлөх бүтнээр нь солисон шинийг авчирсан. Алонсо болохоор батарейтай холбогдолтой тэгээд цахилгаан блок энэ төр шинжилсэн. Тэгээд Stroll Ocon хоёр болохоор ерөнхийдөө бас нэг юм батарей цахилгаантай холбогдол юм солисон юм. Ингээд 4 машин ямарчсан мотортой холбогдол юм солисон юм лээ. Ус Австралч нэр хажаар машин мотор авчирсан юм шүү тий. Нэгчгүй тэгэхээр. За мэдээ юу л бас нэрээ юу эс тий. Бяттин одоо BYD Формула 1-т орох одоо юм юу гэх юм санаархал байна. Сонирхол байна гэсэн чинь Бен Сулейман бас нэг тэр үедээ тухайн үед нэрслэв шүү лээ. Угаасаа дараагийн одоо Бяттин одоо зах зээлийг оруулж ирэх нь Формула 1-ийн хувьд дараагийн одоо хамгийн логиктой болох маа, зүг болох маа гэсэн мэлээ. Тэгэхээр дээр нэмээд BYD ч одоо электрон цахилгаан машин талдаа илүү болохоор бас одоо ингээд хибрид 50-50 болчихсон байна бас тий. Цахилгаан тал дээр нь тий. Бас батарейны тал дээр бол угаасаа хамгийн амар л байгаа юм шүү. Дараагийн юмыг зохион бүтээгээд яваад байгаа юм шүү барил тий. Бид нар сайн мэдэхгүй болохоос шиг тэр хятадтай бол амар юм хийж байгаа юм шүү л шүү дээ. Энэ бол дутгааргүй эсвэл бүр тэргүүлэгч нэтер болсон л баг тий. Айгүй их мөнгө зарж юу хийж байгаа юм л та. Одоо цахилгаанаараа бол дэлхийн нэг болцтой. Tesla хамгийн их зардаг наа. Тийм зардаг тоогоороо. За тэгэнгүүтээ одоо улс төрийн шахаа гарч гэдэг юм уу? Америкийн зах зээл BYD орж идэггүй байгаа. Орлоо гэхэд
баг 200% татвар төлж мөлөө тий. Угаасаа орох юм ч утгагүй болоод. Тэгээд одоо энийг давж гарахын тулд одоо магадгүй Формула 1 ч юм уу рейсинг юугаар орж ирж одоо нэрээ гаргаж ирж гаргаж ирэх зорилттой байгаа юм лээ. Тэгэхээр яг энэ дээр одоо Формула байх уу, Формула E байх уу, магадгүй нэг Америкийн одоо юу байгаа шүү дээ, IndyCar маар шүү дээ. Магадгүй тийшээ орж магадгүй бас юм байгаа юм. Тэгэхээр янз бүрийн хөлбөр судалж байгаа юм билээ. Тийм. Тэгэхээр үе үе тэгэл нэг иймэрхүү юмуд гарч лээд шүү дээ. Том брэндүүд бас ингээд юундаа орж ирнэ гээл те. нэг бол албаар юм шуум гарга гэдэг тий. Манай шоу нэрийг гарга тий жоохон. Тэгээд хамгийн магадaltaй нь одоо юу гэлээд юм бэ? Endurance гэрэд юм лээ. Лиман 24-тэй уралддаг. Тэр мэрийг хэлээд. Эхлээд нь тэрүүгээр орж ирж одоо өөрсдөө баталчаад тэгээд дараагийн сэрэл орж магадгүй гэдэг. Сонирхолтой. Тэр нэг рил яваадсан Алонсогийн нэг юм тойрч байгаа. Тэгээ шулуун дээр ингээд гараа аваад амар жижиг сэгсэрч агаад тэгээд эргэлтэн дээр нэг гараараа ингээд нөгөө гараа амраагаад ингэж хэрэгчиргээд байгаа. Тийм үү гарцсан л шүү дээ. Тэгээ бүр өмнөх юун дээрээс илүү саяжчиргээд байсан гэдэг. Уулан зассан юм. Тусаад бол юм авчирсан чинь тэр нэг бүр ажиллаагүй. Тэр манай Watch-лан тэр нэг хамгийн үнэтэй вибратор гэдэг зүйлээс. Дэлхийн хамгийн үнэтэй вибратор гэдэг. Дан жолооч нэрхтээ. Not enjoyable. Enjoy ихгүй байгаа. Тэгээд манайхан бас юмортой шүү дээ. Тэгээд нөгөө хамгийн тоо мэдэн штэ тий яг бүтэн сэнд гарсан. Одоо 4 сард болох байсан 2 уралдаан. Ойролт оронд ч болж байгаа. Хурц одоо дайны үйл ажиллагаанаас болоод хойшилсан. Өвшөө бүр канселдсан тий. Тэгэхээр Сауди Араб, Бахрейн 2 уралдаан. 4 сард огт уралдаангүй болж байгаа юм билэ. Тэгээд 2-7 хоногийн дараа Японд уралдаан болоод тэгээд 5 сар хүртэл тий. 5 сарын эхний 5 сарын 1 2 3 жилүү тий. Тийм ба. Америк руу Майами шүү уралдаан эхэлтэй. Майами болохоор болсон байгаа. Тэгэхээр би бас нөгөө нэг гурлаас яриад шүү дээ. За Астон Мартин баг канселдчихвэл баг сайн юм шүү тий. 2 уралдаан багсчвал бас 6 сарын 1 болтлоо. Мерседесийн 2 уралдаан байх байна. Бид нарт бас нэг хэлдэг оноо тий 50 оноо шүү дээ баг л тий. Энэ нь нисэх чинь 50 оноо. Тэг чинь 36 50 86 оноо. Асагднаа гэсэн үг гэж. Тиймэрхүү дүр зураг харагдаж байна. За өшөө дараагийн нэг том сэдв нь Ferrari-гийн фэнүүд happy байна. Happy байгаад байгаа харагдаад байна шүү дээ. Ер нь онлайнаар яг өнгөрсөн жилдээ харцал мэдээж happy л. Тэгэл одоо л ерөнхийдөө ингээд энэ янзаар бол ер нь банкын подиумт л шүү дээ. Тэ яг 2 3 урлаг гэдэг л хаа шүү дээ. Тэг яг мэдээж нөгөө нэг апгрейдүүдээ хүлээгээл тэгэл 6 сарын 1-ний хүлээгээл байна. Мерседес юм гэнэ. Одоо ялгаа гарахгүй хаа. 6 сарын 1-нд одоо тэр шалгалт нь орлоо гэхэд шууд угаасаа тэнцэн ямар нэгэн байдлаар тий. Тэнцэн гэхдээ одоо яг одоогийн шигэ илүү байгаа л байна. Хэр магадгүй тий. Моторондоо бас санаа зовхгүй тэгэл бас өөр юмдаа ажиллах цаг их гардаг болов магадгүй тий. Тэгэл бус юм нь илүү хурдан сайжирдаг ч болох юм. За манай үзэгчдээс тий. Мерседесийн тест шалгалтандаа ийштэй. Хамгийн том шалгалтандаа ороод тэгээд ер нь тэнцэг нь бол тэнцэглэх байх тий. Гол нь тэрний дараа Мерседес жоох удаашрах болов гэдэг дээр комментар саналаа хуваалцаарай. Тэгээд лайк, share, subscribe, Discord channel руугаа бас ороорой. Фантази руугаа ороорой. Жижиг болсон шүү. За дараа нь магтах хэвээр хүмүүс бол Оливер Берман, Газли гэдэг хүмүүс байна. Юуг нэрлэлцээ сте ингээд бенчмарк гээд Феррариг болохоор юу хэлцээлээ. Тэнгүүтээ тэр хоёр болохоор best of the rest гэж нэрлэлцээ сте бүгд ингээд зүгээр 3 хуваацсан. Тэгээд Mercedes, Ferrari тэгээ босдно гээд. Юу хэлцээлээ Феррариг чинь хамгийн second best ч хамгийн ойрхон нь ч үлээ top content ч үлээ нэг тийм нэр өгсөн. Тэгснэ нөгөө хэдийг нь л best of the rest. Ferrari чинь ерөнхийдөө нэг 0.6-аас 0.8-тай. Нөгөөдөл нь нэмэх нэг гэхээр ол тасрагдсан даа. Тийм л шүү дээ. Тэгээд Берман
яг өнгөрсөн жил гурлан ингээ ярьсан юм дахиад гарч ирэл байгаа юм байна. Одоо Оконыг 3-0 алж байна. Тэгээ оноогоос буухай боллоо. Хаас бас хурдан байна уу эсвэл Бермэн бүр амар байна. Тэгээд Бермэний одоо Феррарид орох хэр ойрхон бэ гэд. Тэгээд яг энэтэй холбоод бас Хамилтон бас сайжраад байна. Асуудлаа бас хамгаалж бас хамгаалахаар бол бас үзэлцгээр болчлаа гэдэг хэлээ л дээ. Өнгөрсөн жил гурлаач марг 27 он гэхэд Хамилтын чигээрээ байвал госуулнаас л яриадсан. Тийм яриалаад байна. Тэн дээр бас тэгээ Оконы карьераас хэдэн жил үлдсэн бэ гэдэг яриа. Тэгээ бас одоо Оконч одоо энэ байдлаараа байдаг юм болоо Жак дууханыг авчирна гэдээ бас тийм ярьсан байл шүү дээ. Тийм үү. Тийм. Оконч юг бах те спонсорг бах те. Тийм баг. Аргу. Арай л баг. Окон гэснээс одоо энэ Калапинтагийн фэнүүдээс арай ингээд ахаал алан хятан зүгээр өстэй араа харж яваармаар бас амар юм. Хиний Юу бас Оконыг Оконроо Оконтой тийм. өмнө чинь хинтээ мөрөгдчихлөө. Одон жил чинь. Тэгсэн чинь бас алан хятан болоод. Тэгээ Аргентин тэгээд Альпины жил өөрийнх нь менежерчлээ ингээд заас ийм болооч гэдэг. Спас мастер болсон байсан. Ана монголчууд тий. Монгол Facebook комменттэй ойролцоо. Тэгээд аврагын төлөө нөгөө түрүүний байрны төлөө одоо уралдаж гаргацсан юм шиг та нараас арай гэдэг хэлчихсэн. Гэтэ Оконч Колопинч оноо авсан мэт саяас. Оноо авсан баг те. Анхных хоног авсан. Альпин тэгсэн. Тэгээд Альпиныг оноо авсан. Альпинч яар нэгэд хоёулаа шууд дабл 2 оноо авсан. Олон байраас үсэрсэн байл шүү дээ. Тий. Тэгээд нөгөө Окон 10 секунд торгуулад Колопинтог мөргөөд тэгээд бас бахан мим гарцсан. За Окон 10 секунд гэдгээр за яг юмс яг байрандаар формула албаасаар нөгөө дэнч батаж Монгол наадам ихтэй гэж. Тийм мим гаргаад л шүү дээ. Тэр тэгтээ бас тэнийг орж ирсэн шүү Окон. Дотор талаар нь шүү дайраад. Тэгээд шууд өөрөө бүглэмж шүү дээ. Sorry it's my fault тэгээд. Сайнзос 2 он авсан. Энэ жилийн хэлсэн анх тийм тий. Чип чимээгүй явж байгаад баг хинтэж уралдаагүй ингээд дунд нь яваадсан юм лээ. Тэгж байгаад бас тэр юун дээр ороогүй юм шүү те. Үгүй юу? Яалаа дээр ороогүй юм шүү. Дуу муугаас салхаад. Би тэгж анзаараагүй. Ороогүйсэн ганц хин ороогүйсэн. Колопинто ороогүйсэн баг. Калапинтын нэр хоёр тавьсан. Тий. Ороогүй тэгээ уралдаад чинь Хамилтон гавлаа л яваадсан. Тий. Гарахгүй нөгөө урд Окон Колопинто хоёр шууд урагшаа орсон шүү дээ. Орохгүй үлдээд. Окон бас лөө. Тий. Тэр хоёр оролдсон. Тэгээд тэгснээ нөгөө нэг бас тийм зургнууд яваадсан. Урд нь нөгөө Кими тэгээд Колопинто гэдэг. Би одоо яах вэ? Энд би юу хийж байгаа хэлээ гэдэг нэг тийм зураг оролцсон. Хоёрдугаар байр гэдэг. Энд юусоо явж үзээгүй. Энэ урд нь зард нь Феррари гайхаад яад нөө бэ. За тэгэхэд нэг тиймэрхэн болоод өнгөрсөндөө тэгээд Honda баларсан хിവэрээ Williams бас сайн гүдэгт анхны оноо авсан тий. Тэгээд Cadillac бас тэгээд баларсан хിവэрээ. Тэг Gunther Steiner тэгээд л дээ одоо нөгөө формулад ийм шинээр орж ирж байгаа гэдэг баяр чи ингээд амар хурдан дууст юм аа. Хүн ингээ хожигдоод ахаар ингээд юм эхний жилээ штэ юм штэ гэдэг чинь зүгээр 2 уралдааны дараа л алга болно ингээд хүн болгоны хойно ингээ яваад ахаар угаасаа одоо ингээд нас ундаг баг. Тий. Тэгэхээр ер нь одоо хурдхан л ингээд хөлөө олж ингэж жоохон ойртохгүй бол ер нь хэцүү шүү гэ. Тэгэл бодохгүй тэгэл хичээл болгон дээргээл 2 аваад. Тэгэл 2 живч бүр унаад таглаа юм. Унаад байгаа юм шүү. Тэгэхээр бас 2 явахаар тэнцэн шүү дээ. Тэнцэж байгаа байхгүй шүү. Энэ эхний Австралийн дараа нэг бахан радио мессежүүд нь явуулсан шүү дээ. За баярлалаа их 7 хоног үлээ. Гэхдээ бид нар чадлаа түүхэн бичлээ мчлээ гэд. Эхнийх байлаа юу байлаа баярлалаа бид нар дуусглаа гэд. Тэгэл Гүнтер тэгжлээд наа чи айгүй хурдан дууссан шүү дээ. Наад юм баярчин. Тэгээд энэ дандаа юм нэг амар юм өрсөлд амар юм тийм компетитив хүмүүс байгаа учраас дандаа сүлд ороод байгаа чинь амбуу амархан юу болд шүү дээ. Сайн л гэхдээ хоёр машинаараа орсон ба шүү дээ. Тэгээд хинийх нь нэлээ нэг ярилцсан байсан. 2 машинаараа
одоо дуустал явна гэж бодоагүй гээд. Тэгэл ахаал нэг нь нэвдрэх байх гэж бодсон гээд. Янаа гэж жил дундуур дэс би нэг мөргөө гарч байгаа шүү дээ. А тийм орно. Тэгээ Өрхөө анти чинь бас. бас өөрхөөс Астон Мартинаас гүйцэтгүүлж байгаа. Чи араас нь Алонсон. Өөр уралдаантай холбогдлолтой за яхаа нэг мэдээ фаст бит шүү дээ. Энэ уралдаан дээр Ferrari хийсэн байгаа. Өмнөх Австрали дээр болохоор Mercedes хийсэн. Тийм байна. Тэгээд Формула 1-ийн кино маань Оскар дээрээс шилдэг саунд авсан байлаа. Орц Оскар гүссэн. Формула 1-ийн кино 1 Оскартай, Оскар 0 ялттай. Оскар Пиастрийн нэрэн дээрээс хүмүүс тоолдог. Нэр юу юм л штэ. Макларен Астон Мартинаас баг тохирсон гэдээс нэг тийм тоо яваад лээ. Одоо 2 уралдааны дараа. юм штэ нийлээ. Нийлээд бүр Астон Мартин 100 хэд тойрсон, Макларен хэд тойрсон лээ. 60 хэд тойрсон ч лээ. Тийм таваас гарсан байлээ. Гэхдээ энэ сая одоо юу гэх юм? Одоо энэ шинэ регуляшн яг юу вэ те? Одоо өмнөх регуляшн дээр тийм биз дээ. Бүх машин ингээ хурдан болохоор бинийгаа гүйцэтгэж чадахгүйсэн. Дээр нь том те. Тийм болохоор гүйцэтгэж чадахгүйсэн чинь одоо зүгээр ингээд гаргаж байгаа одоо юу гэх юм шийдвэр нь одоо гаргасан одоо шийдвэр нь одоо энийг болгох нь машиныг удаашруулах гэдэг. Зүгээр л яг одоо тэр хүмүүсийн яриад байгаа одоо энэ яг зохион байгуулалтаар тийм ингээд зохиомлоор хиймлэлээр ингэж уралдаан үсгэдэг нэг тийм барыг үний юм шиг байгаа байхгүй. Одоо бүгд адилхан хурдан байгаа талаар нэгнийхээ DRS байгаа ч нөгөөтөө гүйцэтгүүлж чадахгүй байсан. Одоо урд нь орсон батарейг хэрэглээд дууссан учраас машин нь удаашран тэнгуүтэн дараагийнх нь гүйцэнэ. За. Ингээ би бинийгаа гүйцэтгүүлэл байгаалаа хин арай жоохон илүү байсан төрүүлэх юм байна гэсэн зүгээр. Үний яг гаднаас нь харах үнцгийг зүгээр ингээ өөр болгоод одоо шинээр яг одоо ялангуяа сая ингээд Формула 1 киноноос болоод орж ирж байгаа хүмүүс бас нэлээд байгаа шүү дээ. Тэгээ энийг үзээд яг формулач бас гоё юм биш гэж орж ирсэн байгаа. Тэгээ нэг Drive to Survive орж ирсэн хүмүүс зөндөө байгаа гэдгээр нь зүгээр энэ хүмүүст юу харахыг хүсэж чинь ихлээр гүйцэтгүүлэх харахыг хүсэж чинь. Тэгээ одоо юу гэх юм бид нар бол юу гэх хажуугаас нь үзэхгүй зургатаар үзэж байгаа учраас тэр машины хэр хурдан явж байгааг харахгүй байгаа шүү дээ. Ямар хурдан явдгийг одоо бид нар мэдэхгүй зүгээр л бүгд уралдаж байгаа. Одоо өмнөх одоо 300 хэд яг өмнөх одоо регуляшн машинууд хэр хурдан явж байгааг нэг одоо хурдан явж байгааг харахад яг адилхан харагдаад байгаа. Гэхдээ ганц солигдсон юм гэх юм бол одоо бинийхээ банк гүйцэтгэж урд тойноо орж байгаа. Урд нь удаан байсан ч ард нь байгаа зөв илүү хурдаар ингэ гүйцэтгүүлж байгаа. Дараагийнх дээр нь дахиад нөгөөт нь байршууллаа. Шинээр үзэж байгаа хүмүүст гоё. За окей. Мөнгө олж ийн окей. Болоо. Энд уралдаан байх шаардлага байхгүй гэсэн зүгээр тийм гаргацсан тий. Тиймэрхүү одоо яг олсон шийдвэр нь яг энэ болчих. Мөнгө шийдэл нь. Тийм гоё мөнгө бол олж байна тий. Тэгтээ спорт талаас нь юу алдаж байгаа нь бол тэр мөнгө олж байгаа хүмүүс юм шиг байна. Тийм. Тэгэхээр одоо Макс яриад байгаа нь тэдний хүмүүс болохоор яг зам дээр гоё уралдмаар байдаг. Ихтэл ингээд уралдмаар байтал машины ингээд цанаас нь дөрмийн одоо дагуу машин өөрөө удаашрах хэрэгтэй болчихдог. Ингээл хурдан ингээд шулуун дээр гарцсан хурдан гიშгэж тул гიშгээл ингээл яг эцгийн бүстэр ирэл тоормс гიშгээл удаашраал араагаа болгоод ордог байтал одоо гიშгэд тахт нөгөөт нь удаашраал гэдэг. Тэгэл тийм өмнөх авдаг байсан мэдрэмж авах болчихлоор тэр хүмүүст мохоо. Ингэж одоо үзэж эхэлж байгаа хүмүүст гоё. Гоё шүү дээ. Тийм шүү дээ. Сая жишээл одоо Хамилтон тэгэхээр хоёр бол ууртанаа бол баалцлаа шүү дээ. Тэр бол үнэхээр харахад бүр алалцж байгаа байхгүй хүн бол яаст гоё байна да гэж харж идэгтэй нөө пост хүмүүст. Яг тэрэндээ тэгж үзчих ингээд Мерседес хоёрыг таглаад ингээд манайх нэг хоёрын төлөө өсөж байгаа шиг гоё шүү дээ. Рүү гэлээ зурж байгаа юм наацна тий. Тэгээд яг нэг хоёрын төлөө зурсдаг байгаа юм шиг. Тэр үе заалцсан. Тэгээ дараа нь тэр үе гарч ирээд хэрж байгаа тий. Амар гой хөвгөлтэй байлаа. Яг бид нар зүгээр go kart-аар энэ чинь уралдаад ингээ гар нээж байгаа юм шиг гарч ирж байгаа байхгүй тэр хүмүүс яг зүгээр уралдаж тийчүүд юу гэх юм адреналин одоо баг ялгарсан юм уу? Эсвэл зөв хөвгөлж байгаа ч ирж байгаа юм уу? Гэмээр. Тиймэрхүү байдалтай. Тэгээ сая анзаарсан бол сая уралдаан дуусна дээр цагууд нь харсан гэдэг. Яг бүгд 2-2 л шүү дээ. Мерседес хоёр хоорондоо нэг айгүй ойрхон, эхний хоёр нь хоорондоо ойрхон, 3-4 нь одоо 2-оос 3 нь холдож байгаа 20 секундын хойно байгаа.
Тэнгүүтлээ тэр хоёр нь хамт тэгээд дахиад дараагийнх нь 20 секундын хойно тэгсэн тэр хоёр нь хамт ингээд 2-2 ингээд тусалцсан. Өмнөх шиг би тий ингээл тэгэл 2-2 хамт ингээд нэгний хаард ороод нөгөөт нь яваад байгаа юм шиг. Тэгээд тэр хоёр хүмүүс нь хоорондоо уралдаа яваад байгаа байхгүй юу? Явуулнаа урд тойноо. Батарейныхаа тий яг батарейныхаа ингээд 2-2 л уралдаа яваад байгаа. Зүгээр Газли орж ирээд Verstappen-ыг гүйцэж мэдсэйсэн. Тэгсэн тий. Шөген дээр. Нэг стрит нэг 6-аас хойш бүгд нэг болцсон байлоо биш ээ. 5-аас хойш шүү дээ. Эхний 4 нь угаас тасраа алга болцсон. 5-аас хойш бүгд нэг богоон болцсон явж байгаа. Тэгснээ тэгээд нэг уурданаар явц тий. Юу яалаа л да. Би миний бодлоор яг тэр энэ дүрмийг хийсэн хүмүүс яг зүгээр муудаал ийм дүрм болсон баг. Яг нэг яг ийм юм болно гэж яг нэг юм төрүүлж харж чадаагүй юм шүү. Одоо ингээд бүтэн шулуунда яахгүй байна. Батарей хөрөхгүй байна гэдгийг би хитрхи орой хожуу мэдсэн баг. Миний бодлоор. Өөртөө. Тий. Тэгээд л яг тэрийгээ засч чадахгүй болохоос ер нь бас яг тэгж бүр юу яал. Одоогийнх шиг ингэж нэг торомжлохгүйгээр хазаа аваад байж агаад эргэж мэрэгдэг тий. Тэрийг бол бас урьдчилж харж чадаагүй юм болов уу гэж би боддог шүү дээ. Жохон зүгээр ажилдаа муудаа ийм дүрмтэй болсон юм шиг албаар хорлоогүй. Зүгээр суг гараад зөхөөсөн дүрм юм шүү. Тэгтэл багууд чинь өөртөө бас энэ дээр ярилцаад ингээд хүлэн зөвшөөрөд орж байгаа шүү дээ. Зөвхөн тэр хүмүүсийг урд хараагүй л. Одоо гараас зурж байгаа 11 принципэлүүд өөрсдөө заавгүй энэ дүрмийн хүлэн зөвшөөрөйг л зурж байгаа шүү дээ. Өөрсдөө дотроо л алхны явдсан байгаа. Тий. Энийг марашиг бол чаагц зүе. Удааш нэнэд ихгүй. Нөгөө бахан дарга нар суудсан тий. Тэрэнд хийлгч нь гэдэг яг ард нь хийдэг гараад болохгүй шүү дээ. Яаж игээд болох гээл. Гэтэ эн чинь жоохон бас юу юм бэл ч дээ нэг юм нөгөө жоохон юм нарийн юм бэл ч дээ. Ингээд нөгөө юм графикаар тайлбарлахаар айгүй жоохон ойлгомжтой. Тэгээ яг уншихаар жоохон нэг ойлгомжгүй. Одоо 50 км/цаг болтлоо батарей ашиглахгүй юм билээ шүү дээ. Тэгээ 50-аас хоошоогоо тэр MGUK-ийн батарей одоо батарейны хүчээр маш дуугаа бас эргүүлж боломж нэгдэг юм билээ шүү дээ. Тэгээд 125-аас хоошоогоо өгөө 325 км/цагаас хоошоогоо бас дахиад ингээ батарейны цахилгаан мотор ингээд ажиллахаа нэмж хүч өгж болохгүй. Тэгээд overtake гээд байгаа нэг хүнийхээ 1 секундд орцсон бол 340 хүртэл батарейны хүч орж ирж болно гэдэг нэг ийм бас нэг олон давхар дүрэн байгаа юм байна ч тийм. Тийм шүү. Тэгэл явж байгаа л нөгөө 320-оо хөрөнгөт ингээд батарей одоо ашиглах боломжгүй болол тэгээд нөгөө 500 морины хүчтэй батарейлгаа шүү буцаад унчаал. Тийм л юм болоод байгаа шиг л ч тийм. Тэгээс одоо ингэдэ графикийг харуулчих. Би тэгтээ графикээс ойлгохгүй л байгаа. Тэгтээ just жоохон тийм ярихтэй л юм шиг л. Тэгээд гол нь тэр чинь өмнө нь тохируулсан ингээ програмаар л одоо шийдэх болохоос яг тухайн мөч за одоо зинэглээд тэгээ одоо яагаад гэх гэж. Тийм биш үү. Тэгээ тэрийг л одоо ялах гэдэг юм шүү. Ер нь бол уулзаж энийгээ ингэж өөрчлөе. Одоо инженерүүд нь нөгөөтөнтэйгээ одоо юу гэдэг арай илүү танилцсан, арай илүү одоо энийг ингэчих юм бол арай жоохон илүү хурд гарах юм байна гэж арай илүү пейст болох юм гэдэг. Хартсан байгаа болохоор тэрийг л хоорондоо ирж уулзаж маргалдах юм шүү. Энэ график нөгөө манай инженер үзэж байгаа шүү дээ. Тэр нь бас комментээр бас бодлоо хэлээрээ. Яг яаж тайлбарлах вэ, юу гэж ойлгох гэдэг. Тэгээд Макларны санал болгож байгаа нь бол юу юм л шүү дээ. Одоо ингээд хураах энерги зарцуулах энергийг одоо нэг тойрогт ингээ хязгаарлалсан байгаа тий. Одоо 8 мегажоул гаргана. Хэрвээ overtake-тэй бол одоо максимум 9 мегажоул нэг тойргийн турш гаргана. Тэгээ хураахтаа юу гэлээ одоо 200 кВт максимум нэг юун дээр хураана. Тэр тоонуудыг ингээд угаас ихсгэх боломж байгаа. Тэгээ тэрийг ингээд ихсгчүүл одоо ингээд энергийн дутагдалд орохгүй ингээд бид нэр харгалъя гэдэг. Одоо тэр хязгаарын лимитүүдийг жоох ингээд судлаач гэдэг тийм бас санал болгоо юм шиг л дээ. Тэгдэг бол тэгж өөрөөр болдог бол бас зүгээр л тий. Яг тиймэрхүү нарийн юмс мэдэхгүй л та. Тэгтээс юу хаа. Яг одоо шинэ Макларен л энийг ингээд бид нар хийж ингээд болох юм бэ гэдэг юм уу болцсон байгаа. Тэгэхээр ингээ гэдэг. Тэнгүүт яг би зүгээр л жишээ авч байгаа. Альпин бол манайх нэмээд угаасаа гарч чадахгүй шүү дээ. Нөө. Тийм байхгүй гэдэг. Ингээд яг ийм дээр л зуршил гарах. За энийг манайх ингээд яг ингээд за
зөвшөөрөөд манайх цаашаа одоо гэж мянга гаргая л гэлтэй те. Тэгвэл манайх одоо хизээ хийж чадах юм. Нөө инженер 2 сар штэ. 2 сар чи 4 уралдаан те дороош. Тэгвэл наатах болоо бол гэл. Иймэрхүү юм гарах. Политик л. Тийм политик. Бас нэг гаргалгаа нөгөө нэг юм моторлоо өгж байгаа нөгөө бензиний одоо хэмжээг хэмждэж штэ те. Тэрийг жоох ихсгийа гэдэг. Тэгээд тэр Reddit-ийн комментэр хүмүүсийн ирэлтэл яаж тэрийг одоо нэмж болтыг яаж нэмэх ин Ferrari-гаас асуухгүй юу гэдэг 19 онд нөгөө нэг юу яцсан гэдэг их бензин өгцөн гэдэг нөгөө хардаад идэв штэ тэрийг тэгэл тоглоомжлоо бигэлсэн. Тэрийг одоо ингээ нэмж болохгүй штэ. Үгүй Ferrari-гаас асууж байгаа та ч мэдчихэж байгаа штэ яаж гинт тэрийг нэмж болох юм болох уу гэдгийг гээд. Тэгээд өөртөө зохиосон юм чинь тэгэл мэдж байгаа да. Юуг нь яаж хийх вэ гэдэг. Сонирхолтой. Тэгтээ эдл одоо юу болохыг угаасаа хүлээх. Угаасаа одоо бидний удаа юм тэгээ нүгээрээ байна. Бид нар одоо ингэж яриад өөрчлөж чадахгүй тий. Гэтэ бид гурав Verstappen шиг болчих шүү. Дөрмө хөрцөлтөл Max Verstappen. Тэгэл болчих гэж. Надаас тийм бодол орж ирсэн шүү дээ. За ингээл хүрсэн Mercedes ингээл ялаад тах юм. Би л юунд орохгүй. Тулгаа гана хоёлоо подкаст хийлээ ярихгүй. Энэ надад үзэхгүй гэдэг. Юу ийш ярих. Гэтэ бас яг та тэгэл 10 тойргийн өмнө гинт старт хийгээл танаа дөрөж байгаа шүү дээ. За тэгээд яг ингээ бид гурийн барьж аваад байгаа сетап бол те формулагийн хамгийн одоо сүүлийн үеийн драма гэх юм те хүн болгоны формулагийн ертөнцийн одоо ярьж байгаа сетап те формулаг цэвэр уралдаан чигээрээ байна уу мотор спорт ноён оргил байна уу эсвэл энэ дүрмээс болоод юм батарей менежмент те харагдж байгаа шигээ одоо олон гүйцэж байгаа цаасан дээр олон тоош гэдэгт яг тийм гоё биш байна уу гэдэг. P1 with Matt and Tommy-гийн подкастын хоёр бол яг уралдаан гоё байна гэдгийг ингээд бид нар хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ уралдаан гоё байна гэдэг чинь машин ингээд гоё байна гэсэн үг шууд биш ээ. Хоёулаа үнэн байж болно. Одоо энэ дүрм чинь тэнэг дүрм байж болно. Уралдаан ингээд гоё байж болно. Одоо Австрали дээр орсон одоо олон overtake, Шанхай дээр одоо Ferrari-гийн уралдааныг хараад бид нар enjoy хийж болно. Тэгтэл бид нар бас машинда дургу байж болно шүү. Тэгээд угаасаа тэр тэнэг дүрм гэдэг дээр ингээд бас яг дуун ихтэй гэх юм уу. Одоо олонх нь тэр бүгд л тэгж ярьж илээ те яг. Би бас нэлээ хэдэн одоо юу харсан гэсэн чи яг шууд нэвт шууд нээлт тэгэр ер нь бол муулж илээ. Энэ бол тэнэг зүйлээ гэдэг. Тэр хүмүүс одоо яг дотор нь өөрснөө байдаг хүмүүс байгаа. Одоо уралдаг мэржлийн уралдаан ч хүмүүс ч гэсэн байгаа байхгүй. Тэнгүүт нэг яг формулад уралдаггүй. Гэхдээ одоо юм GT мэтэд уралддаг тийм хүмүүс ч гэсэн уул нь бидний мэддэг формула 1 чинь бол өөр штэ. Өөр байх ёстой штэ. Формула 1 гэдэг утгаараа тэгтэл ийм болцсон байгаад нь харамсалтай байна. Одоо ер нь бол ийм байна гэдэг шууд хэлжлээ л дээ. Нэг үн шууд тэр нэг бас нэг комент байсан юм уу сошиал дээр нэг мэрэгжлийн одоо яг уралдаан чинь комментчууд бичсэн юм билээ. Энэ бол зүгээр joke. Болж үз joke гэдэг. Тэгсэн тэрийг нөгөө юу н хөтлөгч нь хаацсан тэгсэн юм уу гэж чинь нөгөөтөж тэгсэн. Уусаа үнэн шүү дээ гэж бодсон. Яа. За тэгэхээр энэ талаарт манай үзэгчд маань бас өөрсдийнхөө бодлыг бас комментэр хийвэл те. Бас удаа үдсэн хүн ч байгаа, шинээр үдсэн хүн ч байгаа, шинээр үдж байгаа хүмүүс бас юу гэж бодож байна? Ханарын бодлоор энэ уралдаан яг ямар шуухан байна? Одоо бидний ярьж байгаа юм яг юу гэднээс ойлгохгүй байж ч бас магадгүй шүү дээ. Яг өмнөх нь мэдэхгүй шинээр орж иж байгаа учраас бас удаа үдсэн хүмүүс маань бид гуравтаа санал нийлж нэсгүй бол бид гурав өөр тэнийг юмяриад байна уу? Тэ бас өөрийнхөө бодолцооноо бас комментэр бичээрэй. Subscribe дараа дарцгаараа шеэрлээрэй манайхаа. Тэгээд 4 сардаас 2 уралдаан байхгүй болж байгаа. Гэхдээ тэнд түнд бас нэг дугаар хийж тарих бах тий. Тэгэхээр тэнд дугаар дээр бас тэ сонирхолтой мэдмээр эсвэл бэлтгэмээр байгаа юмнуудаас комментэр үлдээгээрэй. Асуулт ажлаас тий бэлтжүүл тий. Нэг танин мэдэх хүн гэх юм уу нэг филлер тийм дугаар тий. Уралдаангүй нэг дугаар орно шүү. Гэж хэлье. За энэ 7 ямар дараа 7 нот Японы Grand Prix тий. Сузуки. Энэ дэр юу болох нь вэ? Бас ямар хариулах нь вэ? Ямар гомдлолууд гарах нь вэ гэдээ харцгаая гэж. Одоо Honda ерөнхийдөө бас нэр нүрээ бодоод бас нэг гайгүй юм авчирна гэж бичээд байгаа шүү дээ. Хэр нөлөөлөх юм байгаа мэдэхгүй. Харж Тэр одоо тэр байдлаас гарах гэж бодох байхаа. Ийм хурдан гарах бах тий.
Яаж ч хоёлаа уралдаанаа дуусгадаг л болох бах те. Тэгэл Бусдаар ч тэгэл. Одоо хамгийн том амжилтан тэр болох Тий, байгаа тий. үстэй тий. Ер нь бол уралдаанаа дуусгадаг болоод тэгэл мөн Cadillac-а Гүцдэг. гүйцдэг. тэгснийхаа дараа за нэг оноо юу үлээ гэж байна. Шууд өсрөнгүүд хийж л хөгжиж байгаа гэж чадахгүй бах. Тий. Гэтэ юм гэж мэдгүй. Бус багууд нь ч гэсэн доошоо гид дундах юм билүү тий. Гинтл ивдрээд эхэлнэ гэж. Тий бөөнөр өвдөж эхлээд болох байгаа лээ. Сая чин баг 7 маш өвдөршнө. Бараг Айгуу зөв юм шиг. Макс яагаад гэсэн баха тий. Миний мэдхийн л аваа нэл өмнө харж байгааг л их машин л. Уралдаа эхлэхэд шууд 4 машин байхгүй шүү тий. Тий. Дэрийц зэлзэлээс. Уралдаа эхлэхэд 4 машин байхгүй нэг жинэл асуудал юм уу? Шууд хэлсэн шүү дээ. За тэгвэл ингээд тусах Хоороо бэлгүү тий. тэгээд. За тухлан зур таалан зэрэгсэн та бүхэнд баярлалаа гэж. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За Тэ.